сайхны 7 анги дурын сайхны кино маань бол 2021 оноос хойш одоо үргэлжилж байгаа тийм сериал 2 жилд нэг удаа хийгддэг гэдгээрээ одоо бас онцлогтой байж магадгүй. Чамдын талаар мэдж байгаа зүйл байна уу? Хойлоо эхэлсэн. Хойлоо дуусгая. 2025 онд одоо Нүүрс 3 History гэдэг цувралыг үзэгчдийн бүтээл болгох гэж байна. За өвөө entertainment кино entertainment-ийн залуучуудтай одоо 2 дугаар бүтээл дээр хамтарч ажиллаж байгаа. Эхнийх нь бол 3 дахь цохилт гэдэг нэртэй кино байсан. 3-ын тоноос салахгүй. Одоо History 3 дээр дээ Нүүрс 3 дээрээс ирсэн. Тэгэхээр ингээ. Тархийн угаа. Миний ард түмээ гээд гой хошгрууд. Яг энэ кинон дээр тоглосон дүр болохоор одоо миний одоо өөрийн амьдрал дээрх бархуугаас бол цааш нь өөр эсэргээр 360 тийм. Хэн эндээ хүндэтгэлтэй хандыг гэж би дөнгөж сая хэллээ шүү дээ яг таа. Чи намайг энэ үртэл авч ирсэн. Энэ үртэл авч ирсэн. Ахыг алах нэ. Маш их ядарч ирсэн, өмнөөс нь бүр ядарч ирсэн. Хамгийн гол одоо хэлэх гэж байгаа зүйл юу вэ гэхээр эдгээр бол залуу байна. Дөрвөн сар гараг үргэлжилсэн кино маань өнөөдөр нээлттэй байгаа болохоор маш их баярлж байна, давталж байна. Яг энэ киног ол би шүтсэн. Яг зургийн баг, зураачдын баг, найруулагчийн бодож байгаа, манай зураглаачийн харж байгаа гэж мэгээд бүр амар л байсан. Миний хувьд бол яг анхны туслах дүрээр кинонд орж үзсэн. Тэгээд сэтгэл гоё наа. Ард түмэнд ирчихсэн байгаагүй. Хууль үйлчилдэггүй үндэсний өдөр. Хуулийн зархадаад алж чаддаг үзэн яддаг хүмүүс байдаг үстэй. Гэхдээ тэднийг алал та. Битээ олон юм яриад. Нүүрс 3 маань хэрвээ одоо нөгөө өмнөх 1-2-2-оо даваад үзэлтэн хэрвээ сайн байх юм бол одоо бүгээсээ та бүхэн бидний уралдаалыг дэмжиж үзэх юм бол одоо дөрөв хийж магадгүй. Тийм учраас одоохонд яг тэрнийг яг энэ цаг мөчид бол хийхдэггүй гэдэг хэлж чаддаг. Дүүх амьд үлж байгаа ч тэ. Окей. Одоо л танаа хот харин таалагдаж эхэлж байна шүү.